би нэг санал хэлчихэ. Түрүүн мантахыг ширж ах шиг нэг сонсгол явуулна гэдэг. Сонсголч улсын хурлын хяналтын сонсгол зохион байгуулалт журам гэдэг байгаа. 119 дугаар зүйл дээр байгаа. Энд бас 15 улсын хурлын 15-аас доош гишүүн эсвэл цөөнхийн бүлэг хүсэлтэд улсын хурл гаргаж явах төстэй хуулийн дагуу явуулбал бидний зүгээс татгалзах зөвлөгөө бас дээд хоороо бас явуулж болох юм байна. За энтэй бол энэ хөдөөж хуямнаас төстэй шалгаруулаад банкуд дээр өгчдөг. За банкуд нь тухайн иргэнд өгдөгөө өөр хүнд өгчдөг. Тийм асуудал гарсан. Өлгийн 5 дугаар багийн их хурлын дээр газар тариараа илэрсэн Хозбай гэдэг хүн сая биднэрт яасан тэрүүн 600 сая гэлөө тийм юуны зөвшөөрөл олгосон байна. Гэтэл одоо бид нар банкуд байхгүй их сүр байхгүй өгөхгүй гэсэн тийм асуудал гомдлон ярьсан шүү. Тэгэхээр энэ асуудлууд дээр бас үнэхээр одоо улсын тусламжийн тэр авчаад 5 жилийн асуудлыг сонсгээд уг нь олон өчөө үйлдвэр хөлөмж босчхоор юмд байгаа бас төслийн хөтөлбөр авчаад зарим нь хийдгүү тийм асуудал бас байгаа. Тэгэхээр энэ тал дээр анхаарна бас энэ хүнс хөдөөж хөнгөлдөр яамны бодол төлөлтийн газрын нэр болор чулуун хүнс хөдөөж хөнгөлдөр яамны газар тариалангийн эрдэнэр бас туршлагатай улсууд тэгээд бас мэрэгжлийн сайдад хариултаас харж авах дээр нь урд байнг оронд дээд оронд ажиллаж ажлыг эстэж нэг туршлагатайг очсон гэдээ бид нар баярлж байгаа. Манай байнг орооны хувьд тэгээд танд бас ажил амжилт хүсье бас анхаарч сая гишүүдийн тавьсан асуулт тэгээд зөвлөмжийг хүлээж авч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.